Эмжэл радио 88.3 дэлгэн дээр сувгаад харуулаад сонсож байгаа хэрхэн танд өдрийн мэндийг хүргэе. За Улаанбаатар хотод 14 цаг 12 минут болсон байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Заяа, хөтлөгч Цэцэг, найруулагч Од Эрдэнэ нар нөгөө тал нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд Заяа. Өдрийн мэнд Цэцэг. За энэ одоо ингэж дуурч өгдгөө хүн байгаамаа. Манай та мэд хүн нэвтрүүлгийг бяа сонсдог хүмүүс бол хэдийний танил болсон баха. Сул дуутай Заяа гэж нэг үнэхээр мэдлэгтэй, боловсралтай, чадaltaй юм оролцогч байгаад идэг байсан нь одоо манад ингээ ажилчнаар орсон байгаа. За нэвтрүүлгийн зохиолч байгаа. Тэгээд өнөөдөр Мөөгийн ах маань төрж хүлээ авсан учраас Мөөгийн ахын оронд орлоод Заяа нэвтрүүлэг хөтлөх нэ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар уламжлалыг өдөр бүр алхам тутамдаа гэсэн үрэйтаагаар доктор Баатрин уушиг цэвэрлэгт бэлтгэл хамтран ажиллана. За мөн эргэлтийн өрөнгийн зээлийг өдөр бүр төлөхийн давуу тал гэсэн үрэйтаагаар Минопос хамтран ажиллана. За хоёлаа өнөөдөр чинь 5 дахь өдөр. Тэгээд 5 дахь өдөр алган нөгөө тал нэвтрүүлэг баячуудын түүхийг ярьдаг. За өнөөдөр бол алдартай баячуудын тэнэглэл гэдэг ийм сэдвээр ярина. За тэгэхээр ер нь бол зөвхөн одоо амьд сэрүүн байгаа хүмүүс ч биш. Ер нь үе үеийн баячуудын тэнэг шийдвэр, тэнэг үйлдэлийг хүмүүс яг гайхаад, шоолоод, гутаад оромжилж исэн ийм тухай танилцуулна гэсэн үг. За тэгэхээр чагсаацсан байгаа. Нэгдүгээр хүний танилцуулъя те. За энэ хүн бол Мукеш Амбини гэдэг хүн. Сонсч ирсэн үү? Тийм хальт сонсч ирсэн нэг ихнэр нь айгуу гоё ихч байдаг юм аа. Царайлаг яалтчгүй. Энэ хоёр ч нөгөө баян хүмүүс ч хурмаа хэрэг айгуу сүрдүүлэн тэгдэг шүү дээ. Хэдэн онд илүү 24 онд илүү 23 онд ч илүү айгуу сүртэй хурмаа хийж ийсэн. Тэгээ тэрүүгээр манайх айгуу сайн санаж байгаа. Тэг мөртлөө Йеменд төрсэн гэдэг юм байна. Би сая зүгээр сэрчилж харсан ч тэгж байна. Тийм бах. За тэгэхээр Мукеш Амбини гэдэг энэ хүн дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад 9-р байрт жагсдаг. Азийн тэрбум баян, энэтхийн хамгийн баян ийм хүн байгаа. Өмнө нь яг энэ талаар нөгөө тал нэвтрүүлгээр ярьжсэн л та. Тэгээд 2025 оны байдлаар 120 тэрбум долларын хөрөнгөтэй гэж энэ хүнийг тооцдог. За тэгсэн чинь хүмүүс одоо түүний нэг Мумбай хотын өмнөд хэсэгт байрладаг 173 м өндөр Антилия гэдэг энэ харшиг асар ихээр шөмжилдэг. За бүр ийм амар өндөр суудсан амьдардаг. 173 м өндөр байрлал нь одоо жирийн байшингаар тооцоод бидний яг ингэж мэддэг ийм хэмжээгээр тооцоод үзэх юм бол 60 давхар өндөр байрлагатай тэнцвэр гэж байгаа байхгүй. 60 давхар өндөр байшинтай ганцаархан амьдарч байгаа. Гэр бүлээрээ амьдарч байгаа гэсэн. Гэр бүлээрээ амьдарч байгаа. Гэхдээ энэс гадна маш олон хүмүүс байгаа. За жишээлбэл ингэж юм л та. Ядчихт ингээд бидний нүдээр харахад 60 давхар байшинтай тэнцэнэ гэж байгаа. Гэхдээ Мукеш Амбини за би юугээл 2.6 м өндөртэй юм таазанд амьдарч ийд ингээд таазныхаа өндрийг 5 м болгоцсон. Даблтцсан ба шүү дээ. Бараг даблтцсан. Тэнгүүд эн чинь яг ингээд нөгөө нэг юм бидний мэддэг юугаар өндрөөр бол нэг 27 давхар. Ястаа нөгөө оройг нь харах гэж малгай унах нь шүү гэх шиг болж байгаа шүү. Харин тий. За тэгсэн чинь энэ айгуу том орд харшиж одоо нийтдээ хэдэн метр квадрат талбайтай ингэсэн чинь 60,070 м квадрат гэж байна. Бид нэр нэг 100 м квадратыг ер нь том гэж тооцдог тий. Тэгсэн чинь 60,070 м квадрат. За ингээд энэ байшин бүр айгуу санаа 3 давхар нисдэг тэрэгний буудалтай. Гадна болон дотроо нийлээд 168 машины гаражтай, өндөр хурдны 8 лифттэй гэж байгаа. Бүр өндөр хурдны. Тэгэд 50 хүний суудалтай кино театр бас байна. Террас дээрээ цэцэрлэг түрээлэнтэй. За тэр цэцэрлэг түрээлэн нь гадаа бүр ингээд ийм 40 градусын халуун байхад цас оруулдаг ийм машинтай. Тэгэхээр гадааны халуунд ч гэсэндээ засыг мэдрэх боломжтой гэсэн үг. Тэгэл дотроо энэс гадна одоо бассейн, гоо сайхан, саун, бэлдаржуулах төв, спа, өөрийн гэсэн сүмтэй гэр дотроо сүмтэй. Тэгээ бүр дээрэс нь дотроо бүр юм мөсөн давралтын хантай. Өөрийнх нь бараг хаант болсон юм биш. Бараг л хаант ус гэж хэлж болохоор. Тэгэхээр яалтчгүй Азийн баян хүмүүсийн нэг юм байна л да. Ингэж амьдардаг. Тэгээд энэ орон сууцыг нь хүмүүс аягүй шөмжилт ингэнэ. За баян хүн лаагаа иднэ үү, луунгаа иднэ үү гэд үг байдаг. Тэгээд энэ барилгын дотор болон гадна талын харуул, манаач, цэцэрлэгч, гэрээ үйлчлэгч, тогооч гэд түрүүний ярьсан кино театр, гоо сайхан бассейн, сау массаж зэргийг хариуцдаг хүмүүс, фитнес болон мөсөн давиралтын дасгалжуулагч нар сүмийн лам гэд нийтдээ 6,000 гаруй энэ орд харшид ажилладаг юм байна. 6,000 м квадраттай 6,000 ажилтнтай юм уу? Пах. 600 юм биш үү заавалчлаа. Тийм бага 6,000 хүн гэрээ бүртээ яг хаана яаж батгаж шингэдэг байна гэж бодлоо. Ураарсан биш уучлаарай анхны нэвтрүүлэг. Зүгээр. За Мукеш Амбини энэ харшийг бариулахын тулд 2.4 сая доллараар өнчүүхтэй асрамжийн газрын барилгыг худалдаж аваад өөрийнхөө нэр дээрээ шилжүүлээд татварт бүр худалдаж авсан үннээсээ хамаагүй их 17 сая доллар төлөөд 19.4 сая доллараар авсан барилгаа нурааж угаад өөрийн мөрөөдлийн харшаа барьсан. За
барилга ашиглалтанд орсон 2010 оны үедээ бол 2 тэрбум доллараар боссон бол өнөөдрийн үнэлгээ нь бол 4.6 тэрбум доллар болсон юм байна. Нөгөө муулаад байгаа шалтгаан тийм билээ. Нөгөө өнчин хүүхдүүдийг л асрамжийн газрыг нь булааж аваад амьдрах гэргүй болгоод мөн чиний мөнгөтэй чинь тэндээлээд юм байгаас тэглээгээ чи асрамжийн газар заавал худалдаж авахтай яах вэ гэд шүмжилдэг юм билээ шүү дээ. Харин тийм билээ. Тэгээ өөр дөрчнөл юм авч болно ш тийм баян үнч одоо. Харин тий хаасайг бол газар худалдаж авч болмоор өгөн заавал тэр өнчин хүүхдүүдийн асрамжийн газрыг худалдаж авсан гэж байна. Байршил тэгэл одоо барилгын хэв маягийн таалагдсан юм байл шүү дээ. Энд л барина гэж бодсон бол магадгүй юм тий. За хүмүүс Мукеш Амбаны эд хөрөнгөө маш их хэтрүүлсэн байдлаар ашиглаж байна гэж шүүмжилдэг. Яагаад шүүмжлээд байдг вэ гэвэл энэ байшинд нь ердөө 3 хүн амьдардаг. Гэр бүлийнх нь 3 хүн тэрнээс гадна ажилчна гэдэг 6 зөвлөн байгаа юм шүү дээ. Тэгээд ер нь аягүй шүүмжлээд байт юм байна. За тэр хурмынхын талаар мөөг автаар өмнө ярьжсэн бүр амар юм болсон. Хурмыг одоо тэгж амар хийж болт юм бах та гэж бодохоор. За тэгэхээр ер нь хүмүүс нөгөө нэг баян хүн гэхээрэл зөвхөн капиталист улсад байд юм биш л дээ. Тэгээд хоёр дахь хамгийн тэнэг дээр нь ингээд юм болчмгүй баян хүнийг одоо танилцуулах чинь энэ хүн бол хойд солонгосын хамгийн баян хүн их удирдагч асан Ким Чен Ирийн том хүү Ким Жон Нам. Энийг одоо хоёулаа танилцуулна. За энэний тухай би бол анх удаага сонсож байгаа. Тэгээд бас ямар амар юм бэ гэж бодсон шүү. Улс төрийн холбоо солбоотой хүнийг нөгөө бачуултын жагсаалтанд оруулчлаа гэж хүмүүс бодож магадгүй. Ер нь бид хоёр 5 дахь өдрийн нэвтрүүлгээрээ дандаа тухайн одоо аль нэг улсын хамгийн баян хүмүүсийг ярьдаг байхгүй юу? Ярих харахтаа тэр жагсаалтынх нь хамгийн дээгүүрт нөгөө улс төрийн оролцоотой хүмүүс байх юм бол ярихгүй. Зүгээр ингээд яг цэвэр бизнес хийж байгаа бизнесмэнүүдийг ярьдаг байхгүй юу? Гэхдээ өнөөдрийн Ким Жон Уныг тэгж бодож байгаа бол энэ хүн улс төрж байгаагүй. Харин бизнесмен байсан. За 1971 онд төрсөн хойд солонгосын одоогийн удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ах нь. Тэгэд Ким Чен Ир энэ уган хүүдээ ер нь тийм албан тушаалаа өвлүүлнэ гэж боддог байсан. За тийм болохоор ч тэр мө төсөлсөн цагаас нэхлээд хүүгээ бэлдсэн гэдэг юм лээ. Тэгээ бүр бага багт нь овг нэрийг нь өөрчилж жогоод элчингийн ажилтны хүүхэд гэж ийм халахвчин дор Москвад цэцэрлэгт явуулдаг байсан. Тэгээ Женевт олон улсын дунд сургууль суралцуулж исэн. Англи, Франц, Герман хэл эзэмшсэн боловсралтай үе юм байлээ. За тэгсэн чинь харин тэгсэн чинь эцэг нь хойд солонгосын тагнуулын байгууллагын харьяа Ops 39 гэдэг юм нууц байгууллагыг одоо бүр ингээд хувьд нь компани болгож хүүтэй өгөөд тэгээд за одоо ингээд хувийн бизнесээ хийж хүрэн хураа гэж хэлсэн юм лээ. Манайхаар бол баг нөгөө тагнуулын ерхий газрын нэг агентлагийг л шууд хүүтэй хувийн компани болгож байгаа юм. Яг ийм хөө явдал. Тэгээд Ким Жон Нам ч эцгийнхаа урмыг юусоо хуглаагүй. Тэгээд яаж баяцсан бэ гэхээр Макаогийн казинод хөрөнгө оруулалт хийдэг байсан юм бэлээ. Гадаад валют, даалт, үнэт хэлэл, үл хөдлөх хөрөнгийн бизнесийг эрхэлж исэн юм хүн юм бэлээ л дээ. Тэгээд хойд солонгосын гадаад дах хууль ёсны юм хууль бос бизнесүүд, бохир болон одоо хурамч мөнгнүүд, мөнгө угаалт дандаа л энэ хүүгийнх нь компаниар ингээд дамжиж явагдаж идэг гэсэн. Цөмийн түүхийд болон Цэвсгийн 8-ны санхүүжилт ч гэсэндээ түүний удирдлагаар явж идэг гэсэн гэхээр энэ бол аав нь амар сайн бэлтгэсэн бүр ерөөсөө ирээдүйд одоо улс орны тэргуун болох нь тодорхой байсан хүн байгаа байхгүй юу? Нөгөө айхтар цөмийн туршилтуудаа бол энэ хүний олж ирсэн мөнгөөр л ер нь хийдэг байсан гэсэн үг байна шүү дээ. За энэ хөөрхөн хүүчин таньд холооч юм шигэ гэсэн байна. Та бүхэн нэвтрүүлгийн сул дуутай заяа байна. За хоёлаа хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлүүлэн Улаанбаатар хотод 14 цаг 21 минут болж байна. Хамтран ажиллагчаар уламжлалыг өдөр бүр алхам тутамдаа гэсэн үрэтэйгээр доктор Баатарын уушиг цэвэрлэх бэлтгэл хамтран ажиллаж байгаа. За доктор Баатар гэдэг энэ брендийг бид нар ер нь бол эрүүл мэндийн олон төрлийн цай үйлдвэрлэгээр нандахгүй сайн мэддэг болсон. За тэгвэл 10 гаруй жил уламжлалт хандгаах ухааны энэхүү бит бус увийг тээж хэрэглэгчдэд өргөж байгаа энэ брендийн тухай одоо бид тээр танилцуулна. За доктор Баатарын тухайд бол эко хэрэглээг эрхэмлэгчид ба эрүүл мэндэд санаа тавьдаг бүх хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болж өгдөг. За ялангуяа өнөөдөр танилцуулах байгаа уушиг цэвэрлэх бэлтгэмлийн тухайд гэдэг юм бол ер нь яг ингээд юм Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүс чинь ямар утаатай орчинд амьдарч байгаа вэ? За дээрэс нь тамхи татдаг хүмүүс бол бүр л асуудалтай байдин гэсэн. Тэгээд уушигны бронхитгүй хүн айгүй ховор буюу одоо манай Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүсийн 60-70% бронхиттэй гэж юм л та. Тэгэхээр энэ тохиолдолд таны өвчин бүр хүндрээгүй, хатгалгаа болоогүй, уушигчин бүр амар хөрвсөөгүй байгаа дээрээс нь бид нар зуны юм утааг үйлрэл сайхан юм доктор Баатарын элэг биш уушиг цэвэрлэх бэлтгэлийг нь курсээр хэрэглээд тэгээ сайхан бронхитоос салчих боломжтой. За хэрэглэгчээс тэгэл юм байгаа.
Одоо өөрөөр хэлбэл энэ уушиг цэвэрлэх бэлтгэлийг хэрэглэсэн хүн гэсэн үг шүү дээ, тий. Ямар ч сайхаргүй цэвэр ургамлын амттай учраас уухад шууд эрүүл болж байгаа нь мэдрэгцээ. Ийм мэдрэмж төрсөн гэсэн байна. За дараагийн нэг хүн бол найруулна гэхгүй өдөр тутамдаа авч явж хэрэглэхэд тохиромжтой хөнгөн савлгаатай таалагдсан гэд. Бид нар одоо нэг ундаа ч юм уу хүүхдийн нухч юм уухаар зүгээр ингээл таг нь онгоолгоо шахаалгаждаг шүү дээ, тий. Яг энэ шиг. Тэгэд ууж үзэхэд ямар мэдрэмж төрдөг юм бэ гэхээр ер нь тан уухаар нэг юм амтан жоохон нөгөө гашуун хэцүү байгаа дээ. Тэгээ тэрийг ингээ өдрөө алган өдөрт 3 4 өөнө гэхээр ер нь жоохон халахсаар байгаа сүултээ тангаа уухгүй тасалж явах юм аюултай. За тэгвэл уушиг цэвэрлэх бэлтгэлийн үед яг юм нэг юм гой цай шиг сул амттай учраас ямар ч тийм гашуун мэдрэмж төрөхгүй хүүхдүүдэд уулгахад таатай гэсэн үг. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7270 90 гэдэг дугаараас авна. 7270 90 мөн 8815 70 79 гэсэн дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Манай нэвтрүүлэгтээ уламжлалыг өдөр бүр алхам тутамдаа гэсэн үетэйгээр доктор Баатрин уушиг цэвэрлэх бэлтгэл хамтран ажиллаа. Баярлалаа. За. Одоо хоёлаа цаашаа үргэлжлүүлнэ. За хойд Солонгосын их өдөртөгч одоо 80-ад оныхнаас бол хамгийн амжилттай яваа гэж яриад байдаг. Энэ хүний төрсөн ахын тухай ярьж байна. Эцсийн нэгтэй ах тий. За монголчууд хүүхдээ гашуунаар бүүддэг, амттнаар бүүддэг, өнгөнд буу шунуул, тансагт буу умбуул гэж одоо захиж ирсэн. Ким Жон намд бол энэ гашуун тансаг амттан бүхэн бүрнээ байсан учраас хойд Солонгост амьдрах бол ямар ч хүсэл сонирхолгүй болсон. Одоо тийм коммунист одоо юу хүснээрээ байж болтгоо газар одоо хин байхыг хүсвэдээ ер нь тэгээд багасаа одоо нөгөө гадагшаа яваад үтцсэн хүн чинь шал өөрлөлтөө барууны газар амьдраад үтцсэн учраас тий. За ингээд чанга хатууд эглэмтэй социалист лагерт байснаас эрхчлөөтэй газар байгээд Макаод сууршиж бизнес эрхэлдэг байсан. Хойд Солонгос руу буцаж очих ямар ч сонирхолгүй жинхнээсээ бүүргэр идэж кола уудаг барууны кино үздэг хүн болцсон байсан. Ингээд гол бизнес нь зэвсэг, арх тамхи, үнэт идэл болоод 100 сая доллар дотор бол өөрөө толгой мэдээж шийдвэр гаргадаг байсан. Тэрнээс илүү мөнгөийг бол одоо Пхеньянаас төв удирдлагаас асуудаг байсан. За тэгээд мэдээж их өдөртөгчийн хүү учраас хурамч баримт бичиг ашиглаад зүгээр Япон, Хонконг, Сингапур гээд дуртай газар руугаа аялдаг, казино тоглодог, ер нь тансаг амьдралтай хүн байсан гэж байна. За тэгээд мань хүнийг бол ер нь хүмүүс хоёр зүйлээр шөмжилдэг байсан. Нэгт бол 2001 онд Японд руу Доминикан улсын хурамч пассворт орох гэж байгаад баригдсан. За Япон руу орохдоо тэгтээ орох гэж байгаа одоо зорилго нь их инээдтэй ч юм уу зүгээр Диснейлендэд тоглох гэж орох гэсэн байгаа зүгээр. За энэс болоод Пхеньянд нэр хүнд нь маш их унсан. Бүхэл бүтэ одоо том улсын залхамжлагч гэж хүлээн зөвшөөрөгдөх бол болж эхэлсэн. Ингээд 2011 онд эцгийг нас урахад удирдахч болж чадлагүй одоо бидний мэдих дүүн. Өмнөөс одоо ерөнхийлөгч болсон байх нэ. За хоёрдугаарт болохоор улс төрийн угаасаа мань хүн ер нь бол ямар ч улс төрийн амбиц байхгүй, сонирхолгүй. Гэхдээ тэрийг бол дүүдээ бас яг сайн ойлгуулж чадаагүй юм билээ. Тэрнээс нь болоод дүүн ерөнхийдөө нөгөө өрсөлдөгч гэж хараад. Тэгээд яхагаа алдсан гэдэг лөө. Чи ер нь бол алсан. Тэгээд тохиромжтой цагийг хүлээж агаад мэрэгжлийн алуурчдаас бүрдсэн тагнуулын салаа явуулсан гэж байгаа юм бүр. Тэгээд Макад багт нь уу? Тийм Макад багт нь. Тэгээд алсан арга нь бол бас их сонирхолтой, амар. Жинхэнэ кинонд дэр гардаг шиг. Алуурчид одоо Малайзийн Куала-Лумпурын онгоцны буудлын дээр явж байхад нь нүүрлэн шипризер зүрхийн төдийд л одоо нөгөө хор цацаал алчихсан. За тэгээд нүүрэн хор цацаад тэгээд тэрнээсээ болоод шипризтэй маш жижигхэн шипризтэй ингээл хальт зоогоол тэр нь хордуулаад ерөөсө бараг мэдгэтгэхэргүй одоо онгоцны буудал учраас л одоо камертай болохоос өөр газар бол зүгээр ингээл татаад унтсан юм шиг тийм байдлаар одоо манайхны гадны нөлөөгөө шахах ингэж устгах гэж оролцсон байна. Гэхдээ нөгөө онгоцны буудал учраас камерын хяналт сайн байсан болохоор нөгөө хүмүүс нь бол баригдсан. За тухайн эрэгт холбогдуулж 2 эмэгтэйг баривчилсан боловч тэдний бүлгийн гих 5-7 эрэгтэй хүмүүс бас хамт явж байсан тодорхой болсон гэж байна. За тэгээд Макао болон Хятадд амар өндөр хамгаалалттай байдаг хэрнээ яагаад ингэж Малайзад ганцаараа явж байсан нь бол маш их гайхшиг төрүүлт юм байна. Малайзад явж исэн юм байна тий. Тэгээд нас барах үед бол биеэс нь зүгээр $200,000 бэлнээр гарч ирсэн гэж байна. Тэгээд ингээд ер нь бол түүний энэ хинэггүй одоо шоу цэнгийн хөөсөн тэр зан 8-д нь хүрсэн гэж үздэг юм байна. Гэхдээ нэрнгээсээ айгүй сони тий зүгээр бүхэл бүтэн улс руу орох гэж тий дээрээс нь хурамч бичиг баримт ашиглаж ийж Диснейленд үзэж байгаа гэж хэлэхэр ч ер нь бол бараг баригдахны ойлгомжтой юм шүү. Сони тий. За 3 дахь баян үнийг танилцуулнаа. Ер нь улсаасаа баян байсан тэргүүн хатагтай тухай ярих гэж байгаа. За улсаасаа баян гэхэр ч ямар ч амар баян юм бтэ. За энэ хүн 1965-аас 1986 оны хооронд 1965-аас тийм зөвтэй 1965-аас 1986 он хүртэл 21 жилийн хугацаанд Филиппин улсын ерөнхийлөгч байсан Фердинанд Маркосын гэргий Эмилда Маркос гэж хүн байсан.
За, Имельда Маркс энэ хатагтай ер нь нэг юм хитрхий туйлширсан эрх мэдэлтэй, тансаг амьдралтай, гутлын цуглуулгаараа дэлхийд бүр аяйгүй алдартай байсан гэдэг. Тэр гутлын цуглуулгын сүлд мүзээ болсон гэдэг Тийм, явж тийм, 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 тийм. Мөзийн энэ бүр аяйгүй сүртэй юм лээ штэ. Тэгээ Филиппиний одоогийн ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор бол энэ хоёрын хүүхэд гэсэн үг. За тэгэхээр Имельда зөвхөн тэрхүү хатагтай байсан юм биш ээ. Нөхрийнхөө одоо тэр нөгөө авторитар дэглэм байгаад байгаа шүү дээ. Энэ дэглэмийн хамгийн ойрын стратегич байсан гэдэг олон улсын төсвийн томоохон шийдвэрүүдийг одоо ингээд нөгөө одоо нөхөртөө нөлөөлж одоо нөлөөнд ор нөхөртөө аягүй сайн нөлөөлдөг л ийм шийдвэрээ гаргуулдаг хүн байсан юм билээ. Тэгээд Имельда хатагтай Филиппинийг дэлхийд дахинаа таниулаад дэлхийн тайзнаа гарна гэж юу н аюу их тийм ярих дуртай, амар амбицтай, энэ зорилгоо соёлын төвөд байгуулангуудаа концерт найруулад тоглуулцдаг. Тэгээ мэдээж энэ нөгөө нэг соёлоороо дамжуулж өөрийнхөө улсыг танилцуулах чинь гэдэг чинь гадаадад бүжгээ, жүжигээ тоглуулах гэл одоо улсаасаа л аюух мөнгө аав штэ тий. Тэнгүүд өөрөө тэр талент нь улсынхаа ард түмэнд зориулмаар байдаг. Тэгэхдээ өөрийнхөө сонирхож байгаа юм хийгээ яваад шүү дураараа тий. Тэгээд дээрэс нөгөө нэг гадагшаа ингэж нөгөө нэг улсынхаа соёлыг таниулах гэж байна. Би ийм жүжигчид ийм дуудчид авч явлаа гэж явах далимдаа өөрөө гадаадд ажил хийдэг байсан байгаа. Тэгээд ингэж ажил хийхдээ бүр аяйгүй их мөнгө зарцуулдаг байсан. За жишээлбэл гадаад ажлынхаа үеэр шопинг хийхгүй байна гэж юусоо байхгүй. Ерөөсөө л ийш тийш явлаа дандаа шопинг гин. Нэг удаа нэг юм дэлгүүрийн хаалгыг бүр ингэ дотроос нь хаалгаж байгаа заяа. Ганцаараа дотор нь бүтэн өдөр чөлөөтэй явж ингэж шопинг хийж исэн гэж байгаа. Тэгээд 7 сая долларын гутал гуц судалдаж авсан байдаг. Нэг өдрийн дотор шүү дээ. Ийм амар одоо эрх мэдэлтэй, мөнгөтэй, хөрөнгөтэй ийм хатан байж. За, Имельда хатагтайгийн түрүү ярьсан одоо гутлын цуглуулгын талаар жоохон дэлгэрэнгүй мэдээ бүргий. За, ерөнхийлөгчийн өргөнд өөр ингэсэн гутлын өргөтэй. Бүр ерөнхийлөгчийн өргөнд шүү. Тэр өрөөндөө тусгайлан бэлтгэсэн гутлын тайвуур тансаг шүүгэнүүдтэй байсан. Тэгэхэд одоо ард иргэд нь ядуураад гудамжинд хүмүүс идэх хоолгүй өлбөрч хөх дээрээ тулж яхад тэргүй хатагтай ингээл 3000 гэлөө гарсан гутлын цуглуулгатай. Тэгээд тэр нь жирийн нэг хүний өмсдөг гутал биш шүү дээ. Одоо чамин, тансаг, гар хийцэн, дахин давтагдшгүй handmade тийм ээ. Парис, Милан, Нью-Йорк гэдэг одоо загварын том хотуудад хийгдсэн тийм амар мастеруудын гутлууд байдаг байсан байгаа. Тэгээ Филиппинчууд одоо ч гэсэн хоол хүнсний хомсдолтой ер нь бол айгүй жижиг хэмжээтэй хүмүүс байдаг шүү дээ. Намхан тийм. Эмэгтэйчүүдийн дундаж өндөр бол нэг 100-тай, гэрчүүд нь 160 л тийм ээ. Тийм гэсэн. Нэлийн намхан гэсэн шүү. 1986 онд ард түмэн хувьсгал хийж Марксийн дэглэм нуруунсан. Хувьсгал хийсний дараа Америк руу дөрвсөн Филиппиний засгийн газар олон улсын байгууллагуудын тооцоогоор манай хатагтай гэр бүл улсын хөрөнгнөөс дор хаяж 10 тэрбум доллар завшсан гэсэн дүгнэлт гарсан. Хувьдаа хэрэгэлсэн гэсэн дүгнэлт гарсан байна. Амар юм. Тэг яг хоо би бас энэ түүхийн нэг хальт харж ирсэн. Анх бол айгүй мундаг тэргүй хатагтай байсан юм билээ. Тэгээд одоо нөгөө хит их эрх мэдэл одоо зангийн өөрчлөлт гэх юм уу болсон. Тэрийг энэ хатагтай чинь бас залуудаа бол нөгөө Филиппиний гоо бүсгийн тэмцээнд төрүүлж исэн гэж байгаа. Тийм баг. Тэгээд тийм гэж ижил. Тийм тэгээд ерөнхийлөгч маань анх хараад дурлаад тэгээд энэ хоёр маань уулзж эхэлснээс хойш 11 хоногийн дараа гэрлэх санал тавьсан гэж байгаа шин. Тийм тэгэж байна. Үнэхээр гоо бүсгүй ч тий. Тийм тэгээд 11 хоног гэхээр бас аягүй хурдан гэрлэх санал тавьсан. Аль Пачиногийн нэг түүх байдаг мэдхөө. Нөгөө юу дүүлээ би их нэртэйгээ гэрлээд яалаасан гэж өлцөө 2 хоногт харамссан гэдэг. Би их нэртэйгээ танилцаад 3 хоногийн дараа гэрлэхтэй санал тавьсан. Өмнөх 2 хоногтоо би насан туршдаа харамсч явдаг гэдэг. Харин тэр шиг л бас ойролцоо. Пop юм шиг гэтээ бас гоё юм шиг мэдгүй тэр аягүй сонио үгүй. Тий. За тэгээд 3000 хос гутал гэдэг бол маш их эрх мэдэл тансаглалын хамгийн алдартай бодит жишээ болсон. Өдөрт нэг гутал өмслөө гэхэд бодоо бүтэн 8 жил 3 сарын хугацаанд ямар ч давтагдахгүй өмсөх нөөц гэсэн үг байгаа байхгүй. Амар их юм аа. Тийм тэгээд Имельда хатагтай маань бол одоо Америк болон Филиппинд авилгын эргээр маш олон удаа шүүхт дуудагдсан боловч цагаад чийсэн. Ер нь бол уснаас хураа гардаг байсан тийм үү юм байна. Зөө. За Улаанбаатар хотод 14 цаг 31 минут болсон нэвтрүүлгийн дэмжийн ажиллагчаа танилцуулъя. Директор ажиллаж байгаа. Хэд өдрөл таг үнээр ард хоцорлоо директор хүс дарагч. За хэрвээ танд дараах шинж тэмдэг илэрч байгаа бол нааш анхаарлаа хандуулж агаарай. Гарын алга хөлрөх, байнга нойтон байх, суг ба хөлийн уул нойтон байх, хэд хөлрөлт явагдах, за мөн холмоос таг үнээр шивэр зэрэг ийм шинж тэмдэг илэрч байгаа бол директор хүс дарагчийг хэрэглэхийг зөвлөж байна. Манай нэвтрүүлгийг директор дэмжиж ажиллаа. Баярлалаа.
За дараагийн танилцуулах хүн бол Пабло Эскобар. За алдартай. Кано гэж. Кано штэ. Кино тий. За ер нь одоо бүр нөгөө бачидын төвх гэдэг юм гимт хэрэгтэн ярьдаг болох нь үү гэж хүмүүс гайхаж магадгүй. Гэхдээ би биш л дээ би ингэж хэлээд байгаа юм биш. Forbes түүнийг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтанд оруулсан. Тэгээ дэлхийн хамгийн нөлөө бүхэн үнээр тодруулж ирсэн шүү дээ. Албан ёсны мөнгөөр Forbes-д орж ийн гэхээр албан бусаараа бол одоо юу ч байсан тий. За, Forbes сэтгүүл түүнийг 1987-оос 1993 онд дэлхийн хамгийн баян хүний жагсаалтанд 7-р байранд жагсааж исэн. За, нийт хөрөнгө нь болохоор $30 тэрбум. За, энийг одоогийн ашуур шилжүүлэх юм бол нэг тийм 70 орчим тэрбум юм а да. За, тэгээд Пабло Эскобар бол Колумбийн хар тамхины картелийн тэргүүн, түүхэнд хамгийн алдартай, хамгийн харгас мафийн толгойлогч гэдгээр нь бид нар маш сайн мэднэ. За, тухайн оргил үедээ Америк нэгдсэн улс руу өдөртөө штэ 15 тонн кокаин өдөрт 15 тонн. Өдөртгээ ботхоор бүр ямар амар вэ те. Ингэж гаргаж зардаг байсан. За 7 хоногт 420 сая долларын орлоготой ажилладаг байсан гэж байгаа. 7 хоногийн орлого нь 420 сая шүү дээ. Амар тий. Амар. Тэгэд Америкийн нэгдсэн улс, Панам, Карибын тэнгис, Европ, Азийн орнуудад ийм сүлжээтэй, хувьдаа олон зуун нисэх онгоцтой, усан онгоцтой гэж. Бас хаан тулстай л юм байж тээ. Ер нь хаан тулстай те. Энд чинь бүр хаан тулстай бүр ингэж мафийн гэдэг бүр амар хүмүүсийн толгойлогч байгаа. За нэг удаа ингээд нөгөө мөнгө хадгалах, агуулгах савнд үрсэн юм байна л да. Тэгээ бүр ингээд бэлэн мөнгөө гэлгар утанд хийгээд тэгээд тариалангийн талбайд авчиж булсан юм байна. Тэгсэн чинь нөгөө булаастай байсан $300 сая нь хулганд нэрээд устгацсан. 300 сая. Амар байгаа. Доллар шүү дээ. Төгрөг гэж сонсоход л амар багт чинь. Үнэ. Гэхдээ энэ ч одоо түүний нэг 7 хоногийн юу юм бол 7 хоногийн орлого нь хүрхгүй л мөнгө гэсэн биз дээ. 420-ыг олдог гэсэн шүү дээ. Тийм 300 нэг 7 хоногийнхаа мөнгийг хэдүүлсэн юм шиг байгаа. 5 хоногийн л олдоо. Яг нөгөө манай кинонд гардаг шүү дээ. Манай Джамс Вайны нөгөө 20 сайхан шарыг нь 2-3 хулганы идсэн байсны хажууд бол юу ч биш байгаа даахгүй тий. Энэ яаж. За тэгэхээр бас нэг удаа ингэсэн байгаа. Бороо их орсноос олоод $200 сая хөгзрөөд ялцарсан байгаа. Яг ингэ бүр ууттайгаа. Тэгээд ингэ тэр мөнгөнд нь гар хүрэхэд ингэ сэмрээд мөнгнүүд нь тасраад унжсэн гэдэг. Амар тэр ч ихтэй хог болцоо. Хари. Тэгээ ер нь бол нэг иймэрхүү арга замаар нийтдээ $2 тэрбум алга болсон гэж үздэг юм билэ. Тэр одоо бас нэг амар сони юм. Мөнгнүүд ингээл амар ихэр ингээл баглаад бооштэ тий. Тэнгүүд мөнгнүүдээ боох эрзэн авахын тулд жилд $2,500 зарцуулж ирсэн. Зүгээр эрзэнд нь жилд $2,500 шүү дээ. Жилд $2,500-ын цалин авахгүй байгаа. Сард $2,500 бид нар авахгүй байгаа. Тийм шүү дээ амар. Тэгэхээр зүгээр мөнгө боох эрзэнд л ийм хэмжээний мөнгө зарцуулдаг байсан гэж. За, Пабло Эскобар өөрт нь ядуучууд л өмгдөх шиг болно гэж ойлгож сэтгээд Колумбд одоо ядуу хүмүүст байшин, эмнэлэг сургууль зөндөө барьж өгч бүхэл бүтэн хороол өрдөг байсан. Тэгээ хүмүүс тэр хорооллуудын байранд нь өнгөө орж амьдардаг. Хорооллыг Паблогийн хороол гэж нэрлэдэг. Зарим хүмүүс бол бүр Паблог дэмждэг, Робин Гуч гэж дууддаг байсан гэж байгаа. Тийм. Баг нөгөө манайхаар бол шилийн сайн ирж гэлээсэн шүү дээ. Тийм хороолол бол нэг биш нэлийн идэд байсан. Тэгээд үүнийг олон нийтийн дэмжлэг улс төрийн нөлөө олгож ашиглаад Колумбийн конгресс хүртэл сонгогдож байсан гэж байна. Ер нь тэгээд одоо мөнгөтэй болоод ирэхээрээ ер нь бол төлөөрдөг замаар л бас явсан байна. Гэхдээ мөнгө нь бол бохир мөнгө. Тэгээ бохир мөнгийг нь шүүмжилсэн, мөрдсөн хуулийн байгууллагын ажилтнууд, улс төрч, сэтгүүлч, жирийн иргэдийн эсрэг олон мянган аллах хийж, дэлбэрэл зохион байгуулж одоо маш олон алуурчдыг санхүүжүүлж исэн. Тэгээ түүний захиалгаар одоо дор хаяж 4-5 мянган хүн амиа алдсан гэж үздэг юм байна. Өдөрт 15 тонн хар тамхины илүүлдэг гэдэг чинь ямар угаасаа энэ амар тоо байхгүй юу? Тэг өдөрт 1 тонн гэж бодоход л одоо бараг Монгол улсыг сүрүүлэх хэмжээнд байгаа л гэдэг. За 1989 онд Колумбийн ерөнхийлөгчид нэр дэвшсэн Луис Карлос Галан гэдэг хүнийг бас алуулж исэн юм байна. Хуулийн байгууллага гэмт хэрэгтэн гэж үзээд харж үзэхээ болсон учраас шүүхтээр очиж ял наймаалцаад тэгээд өршөөлт хамрагдах хэрэгтэйгээр түүнийг хорихыг зөвшөөрөөд тэгтээ өөрөө шоронгоо бариад тэр барьсан шоронгоо улсад таньдуулаад тэр шорондоо хоригдсон гэж байгаа. Энэ шорон бүр амар тансаг байсан. За түүний бариулсан шорон бүр маш тансаг байсан. Тэгээд Ла Катедрал гэдэг юм нэртэй байна л да. Катедрал гэд. За тэгсэн чинь бараг сүм гэсэн утгатай юм шүү. Катедрал чинь сүм хийд гэсэн үг шүү дээ. Ааха. Тэгсэн чинь ингэж байгаа. Одоо нэг айгу тансаг бараг ордон гэж хэлж болохоор юм шорон дотор амьдраад байна шүү дээ. Шорон нэртэй л болохоос. Тийм шорон нэртэй л болохоос ер нь л ордон дотор амьдраад байгаа. Тэгээд шорон дотроо эрхчлөөтэй амьдарч исэн эргэлт нэрээ
тэрээр ингээд найз нөхдөйгээ авчирч тэндээ бүр ингээд найр наадам зохион байгуулдаг. Одоо манайхаар бол парти зохион байгуулад байгаа юм да. Home party. Тий, тэнгуүтээ гэртээ авчирч исэн Prison party юм. Тэгээд яг ингэж парти хийж байхдаа бүр нөгөө өрсөлдөгчөө гэртээ авчираад яг тэндээ буюу шоронд дахиад аллага үлдэжсэн. Энэ ч уг нь бол шорон штэ. Гэтэл одоо түүний үед баг өөрийнх нь гэр шиг болсон. Тэгээ өрсөлдөгчөө авчирч хөнөөжсэн байгаа. Шорон биш тансаг зэрэглэлийн клуб шиг байсан. Тэгээд бүжгийн талбайтай, бассейнтай, саунтай, жакузитай, хөл бөмбөгийн олон улсын стандартын талбайтай, тийм тансаг эдлэн гэх юм уу, сувлэл гэх юм уу, ийм газар байсан гэж хэлж болж байгаа байхгүй юу? За шоронгийн хашаанаас бүр ингээ гадуур 5 км-ийн зайтай давхар тортой юм хашаа татаад тэгэд энэ хашаа руу нэштэй те ерөөсөө бүр Колумбийн хууль хяналтын байгууллагын ч орж чаддгүй тийм шоронгийн хамгаалтын бүс гэж нэрлэдэг байсан байхгүй. Амар их мэдл байгаа тээ бүр хитээсийг Шорон гэхэд ч бас хэцүү юм да те нэр гэсэн. Бараг түүний үед гэрэн шахав те. За ингээд 1992 онд Колумбийн засгийн газар энэ арай дэмтлээ гэд түүнийг жинхэнэ шоронд шилжүүлэх гэж. За арай л давраад байна гэд жинхэнэ шоронд шилжүүлэх гэж оролцсон. За тэгээд ингэж шилжүүлэх явцад орхон зайлсан байдаг. За оргоод ширэнгэн ойд очиж нуугдаад тэгээд ингэж явахдаа нөгөө охин Мануэль бороонд дараад ийн гэж хэлсэн юм байна л та. За тэгсэн чинь охиноо дулаацуулах гад 2 сая доллар газар дээр нь шатааж охиноо дулаацуулсан гэдэг. 300 сая яж очтой 2 сая яжтай хол ивчлээ юм байна л Харин да. тийм багаз амар. Тэгээ 2 сая доллар ингээ нүдэн дээр нь шатаад тэрэнд охин ингээ гараа игээ сууж ин гэхэлэр бас амар. Мөнгөөр нулимсаа арчдаг шиг л юм биш. Засгийн газар түүнийг амьдаар нь барих ямар ч сонирхолгүй болсон. За угаасаа бүтггүй мэн гэдэг бариад ял өгсөн ч мултар чин, норох чин, зүхтаа чин дахиад гэмт хэрэгээ хийгээд эхлэн ерөөсөө дийлдэхгүй мэн гэд. За айгуул нөгөө барьсан цагдаа ял өгсөн шүүгч үргэж халдсан шүү дээ. Энд чин угаас нөгөө алга захиалаад байгаа юм байна. Дийлдэхгүй гараа юм чи тээ. За тиймээс бүр үнэхээр дийлдэхгүй болсон учраас шууд устдаг гэдэг юм тушаал өгсөн. Тэгээд цагдаа нар түүнийг таарлтангуудаа ямар ч анхааруулга өгөхгүйгээр шууд буудаж хоросон байдаг. За Пабло Эскобарын хувьд бол өөртөө амьтны хүрээлэн байгуулж исэн, энэ тэнд янз бүрийн амьтаа авчирч тавьсан. Өгснийхэн дараа нөгөө амьтад нь ингээ зэрлэг байгальд тараад хүмүүс бүр үнэхээр гай болсон шүү дээ. Бүр амар юу яддаг шүү дээ нөгөө алдартай нэг зураг яваад идэг. За амьтны хүрээлэнгээ сулж тавьсан усны өхрүүд нь одоо хүртэл байгаль дээр байгаа гэж байгаа юм. Тэгээд тэдгээр нь бүх хүмүүс рүү ингээ дайрч гимтээдэг. Хүмүүсийг ер нь бол амар тайван байлгадаггүй. За Пабло Эскобарыг дэлхийн түүхэнд хамгийн их мөнгө олсон гэмт хэрэгтэн гэж үздэг юм байна. Амар юм байна. Зүгээр 2 сая доллар шатаагаа тохноо дулаацуулаад сууж байгаа үний хувьд бол. За Улаанбаатар хотод 14 цаг 39 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлнэ. Хамтран ажиллагчаар эргэлтийн хөрөнгийн зээлийг өдөр бүр төлөхийн давуу тал Минопост хөрөнгө хамтран ажиллана. За, Минопост гэдэг заяа ийм гоё төхөөрөмж байгаа. Бид нэр дэлгүүрт ороод тооцоо хийхээр нэг пост машин дээр ингээд карта уушуулдаг тий. За энэ нь худалдаа авч талаасаач эсвэл нөгөө худалдаж байгаа хүн талаасаач би биэнд айгуу гоё ээлт юм билээ. Яаж ингэ гэхээр юм хоёр дэлгэцтэй дагааз энэ дээр нь том дэлгэцэн дээр нь би ингээ харчна. Энэ жижигхэн дэлгэцэн ингээд чам руу буюу хэрэглэгч рүү харчна. За тэгэхээр бид нэр карттай явж байгаа тохиолдол байдаг, картгүй явж байгаа тохиолдол байдаг. Карттай явж байгаа тохиолдолд таны картыг чипээр, NFC гэж ингээл зүгээр нөгөө татуулдаг тий. Нэр нь л уншиж Тэр нь л уншчин. За тиймээ сүүлийн үед ер нь бол карта малгаж явах айгүй хэцүү болсон. Ер нь бол купэйтж л гэдэг байсан. Тийм купэйтж гэдэг болсон. Тэр тохиолдолд худалдагч мөнгөн дүнгээ хийлээ танд шууд энэ тань руу харсан зүйлүүдээр QR гараад ирхий. Тэгэл би утасныхаа банкны аппликейшн руу орлоо, QR нээлээ, энэ QR кодыг уншууллаа. Тэгээд төлбөрөө төллөө. Айгүй амархан болчихж байгаа байхгүй юу? Сонирхож үзмээр юм. Би ч одоо нэг иймэрхүү үндсэн мэрэгчлэлтэй юм шүү дээ. Айгүй зүгээр юм лээ. За тэгэхээр энэ ингэж байгаа маа. Минопосынхон танд ашигтай байх үүднээс өдөр бүр зээлээ төлөх нөхцөлийг санал болгож байгаа. Одоо ингээл сард эдэн сая гэх биш өдрөө болгон та ерөөсөө л нэг 15 мянган төгрөг төлөөд энэ босыг өөрийн болох боломжтой 40 хоногийн хугацаанд 40 хоногийн хугацаанд. Тийм. Тэгэхээр чи ингээд бид нар бөөм мөнгө гараа авчаар ер нь жоохон хэцүү байгаад байдаг шүү дээ тий. Тэр тохиолдолд 40 хоногоор бодохоор ч одоо 600 мянга гэсэн л юм биш үү тий. Тийм бах. За тэгээд энэс гадна ингэж байгаа. Өдөр бүр зээл төлөх эргэн төлөлтийн дарамтгүйгээс гадна үндсэн зээлээс хасагдаж байдаг учраас зээлийн хүүгийн зардал нь буурдаг ийм учиртай юм билэ. За тэгээд жишээ тооцоол нь болохоор 10 сая төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай 2% хүүтэй зээлийн эргэн төлөлтөд харьцуулж харуулах юм бол энэ ингэж байгаа юм билэ. Одоо энэ жишээлбэл энэ бос шүү дээ. Энэ босыг би ингээд худалдагч байлаа, ашигладаг байлаа. Тэгэхээр би чинь бизнес эрхэлдэг гэдэг нь тодорхойлж штэ. Энэ босоо барьцаалаад би зээл авч болох юм билэ. Миний босынхнаас. Тэгээд сар бүр төлөх нь одоо жишээлбэл ингэж байгаа юм л да. 10 сая төгрөгийн бодолтыг хийхэд өдрөөр төлөх нь 30 сая 800. Тэгээд нэг өдрийн хүүгийн дундад зардал нэг 3400 орчим. За тэгээ ингээд сард 1 сая 200 гэдэг ч юм уу тий. Бас дээрээ өдөр болгоных нь борлуулалтын мэдээлэл орж байгаа болохоор тэрийгээрээ нөгөө
нийгмийн даатгалын шимтгэл гэдэг шиг одоо батлах нотлох баримт нь болж Яг байна үнэ. гэсэн үг шүү дээ. Тэгээд хідэн төгрөгийн хэмжээний зээл гарах боломжтой шууд автоматар гараад ирнэ гэсэн үг биш үү тий. За хэрэглэгчийн сэтгэл нь болохоор ингэсэн байна. Өдөр бүр зээлийг бага дүнгээр төлөх нь дарамтгүй, хүүгийн зардал бага гардаг учраас би өдөр бүр төлөхийг нь сонгодгоо гэсэн. Тэгээд одоо жишээлбэл юу бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд бол өдөрт нэг 15 сая төгрөг ч юм бол хамгийн боломжтой энгийн асуудалгүй шүү дээ. тий асуудалгүй. Тэгэхээр ингээ явчих юм бол хин хиндэ дарамтгүй аюу зүгээр шийдлээ. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ эргэлтийн хөрөнгөний зээлийг өдөр бүр төлөхийн давуу тал меню бос төхөөрөмж хамтран ажиллаа. Баярлалаа. За цаашаа үргэлжлүүлнэ хоёлаа. За алдартай тэнэг үйлчлээс алдартай баячуудын тухай мэдээлэл өргөж байгаа. Миний өргөж байгаа энэ алдартай хүнийг бол монголчууд бол маш сайн мэднэ. Холливуудын алдарч жүжигч Никлас Кейжийн тухай өргөж чинь хамгийн тэнэг үрлэгэн баячуудын жагсаалтыг бол Кейж маань бас нэлээд тэргүүлж явд юм байна. Аха. Манай нөгөө динозаврын ясыг худалдаж аваад буцаагаад өгдөг чинь Никлас Кейж мөн билүү? Одоо яг энэ тухай байна. За. Баяж шүү. Тий. Ер нь Никлас Кейжийн ямар кинонуудыг мэдэх вэ? Би чи ер нь кино айгу баг үздэг юм аа. Нөгөө Кона ер нь л бүр хамгийн анх үзчихсэн хамгийн гоё кино юм уу да? Би нөгөө нэг нүүр сайлаад идэг нэг кино үзсэн. Face Off билүү? Face Off-ыг үзчихсэн. Ghost Rider байна. Тэгээд бас нөгөө нэг үндэсний баялаг. Тэ чи юу лээ? Да Винчи Код биш баха. Да Винчи Код гэж нөгөө Том Hanks тоглодог тий. Үндэсний баялаг дээр бас гардаг шүү дээ. Тийм үү. Тий. За. Никлас Кейж бол Оскарын шагналтай нэр жүжигчээ. Өөрийгөө урлагийн эрэл хайгуулчин гэж боддог. Тэрнээсээ болж ер усын тэнэг утгагүй зүйлс худалдаа авдагаар алдартай. За Никлас Кейжийн хачин гаж үнэт зүйллийн цуглуулгын жагсаалтаас та бүхэндээ өргөе. Англи болон Герман улсад 2 хуучны цай судалдаж авсан. Нэг нь 8 сая бол нөгөөх нь 10 сая долларын үнэтэй. Дараа нь Шотландд дундад зууны үед тэр чигтээ жинхэнэ чулуугаар баригдсан шилтгэн худалдаж авсан. Эдгээр цайз шилтгээнүүдээр яах гэж байгаа юм бэ гэхээр би жинхэнэ язгууртан хүн шиг амьдрах хүсэлтэй гэж хариулт юм байна. За хүнээс асар үнэтэй шууны гавлын судалдаж авсан ч хурамч байсан гэж байна. Тэгээд хашраад одоо хувь хүнээс юм авахгүй гэд Sotheby's гэх мэт нэр хүндтэй баталгаатай газраас юм авч байна гэд нэг удаа дуудлага худалдаан дээрээс $276,000 тиранозаврын чулуучсан гавлын судалдаж авсан. Гэтэл энэ гавлын яс нь Монголын говьоос олдож хууль бусаар Америк руу гаргасан. Бидний мэдих нөгөө батарын яс байх нь тогтоогдоод шүүхт очихосоо сайн шүүхт очих гээд нөгөө шүүхийн дуудагдаад ирэнгүүт нь сайн дураараа Монголын засгийн газарт буцаагаад өгсөн юм байна. Харин тэний тийм явдал болсон гэсэн шүү. Ер нь дуулж ирсэн тий. За хоёр шигээ цав цагаан өнгөтэй юм альбино кобра могот хижээж исэн. Альбино гэдэг чинь цав цагаан өнгөтэй л гэсэн үг шүү дээ. Баячууд ер нь тэгээд янз бүрийн амттай юмас их сонирхож хижээж тий. Тэгээд орой болгон могоонуудад зориулаад хамгаалтын дом шившлэг уушуулдаг гэж байгаа байхгүй юу? Амар сонио. Чи одоо могоод зориулаад хамгаалтын дом шивчлэг уушуулна гэдэг чинь уг нь бол ямар нэгэн домог дээр ч юм уу эсвэл кинонд ч могоо л өөрийг нь хамгаалах гэдэг үстэй. Тэгсэн чинь могоогоо хамгаалуулахын тулд ийм үйлдэл хийгээд байгаа байхгүй юу? Тэгээ ховор амтны шуудын цуглуулгатай тэр нь цугласаар багын мини амтны хүрээлэн гэж хэлж болох нэг бяцхан амтны хүрээлэн шиг болсон. За энэс гадна Нью Орландыг Францын цуутай халуурч хатагтай Мадам Лалори гэж юм хүн байсан юм билээ. Тэгсэн чинь энэ хүний хуучин байшингийн худалдаж авсан байгаа. Тэгээ тэр байшин нь ядж яахт нь шүү дээ. Америкийн хамгийн их сүнстэй, хамгийн хараалтай байшин гэж яригддаг. Ийм байшин хүртэл худалдаж авсан гэхээр ер нь жоохон итгээд сонирхол юм. Харин сонирн байгаа. 19-р зууны үед зурагдсан вампирийн хөрөг харангуйта энэ наттай яг ямар адилхан юм бэ гэд эзнээс нь шалсаар агаад $25,000 худалдаж авсан гинэ. Тэгээ тэрнээс хойш өөрийгөө юу гэдэг болсон гэсэн би өмнөх амьдралдаа вампир байсан байж магадгүй гэж айгүйх ярьдаг болсон гэж байна. За энэс гадна Супермений комик номны яг анхны хэвлэлтийг нь $150,000 буюу хит үнэтэй худалдаад авсан. Зүгээр жижигхэн л юм буддаг ном гэсэн үг шүү дээ. Тийм бараг тийм шүү дээ. Тэгээд Багами арлууд дээр $3 сая хувийн арал худалдаж авсан ч тэрийг өрөөсөө хөгжүүлж чадаагүй. Арлыг бол бас авахд болж байна тий. Гэтэ хөгжүүлж чадаагүй зүгээр л ингээд аваад байна гэдэг чинь нэг тийм мэдгүй шопо хойлогч юм шиг нэг сонин хит их мөнгөтэй юм чинь тэгээд мөнгөө үрж ядчих байгаа л хэлбэр юм биш үү тий. Магадгүй тий. За Египт маягийн пирамид хэлбэртэй бунхан худалдаж авсан байдаг. Тэгээ яагаад гэдгсэн чинь намайг өгөхээр энэ буханд оршуулаарай гэдэг юм Нью Орлеаны оршуулгын газарт тэр бухнаа байршуулсан юм байна. Тэгээ эннийхээ дараа эртний Египт сүнслэг оршихуйд бүр ингэж гүн сонирхолтой болж эхэлсэн байгаа байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол нөгөө вампир сонирхохоо болоод муми сонирхдаг болсон гэсэн үг. Ер нь нэг тийм ноцлог юм айгуу сонирхдаг юм тийм айгуу сонирхолтой. Тэгээд ингээ бас болцсон юм бишээ. Нөгөө бүр жинхэнэ муми бас судалдаж авсан гэдэг юм биш.
Бурхан минь. Сонирхол нь бүр ингэж Мөн ч одоо амар. ер нь бол тэгэл бараг цогцс гэсэн үг шүү дээ тий. Тий, ер нь бол зохицос гэсэн үг. Гэтэ хамгийн амар нь татж аваад. тий, хамгийн амар нь нөгөө нэг энэ Америкчууд ч одоо юм мухар сүхээсээ болоод ч юм уу айгүй олон муумнуудыг ингэж нөгөө нэг итцсэн байт юм билээ шүү дээ. Нэг хүний бие цаймаа ингээд Сайн юм текст сонсож байгаа. тэгээд эзнийг одоо тэр хажууд нь худалдаж аавна гэдэг нь бол харьцангуй айгүй Сонсогдож сонсогдож багдаг л бах те айгүй мэдхгүй шүү дээ. байна. За ингээд шал дэмий юмд баахан мөнгө өрсөө. 2009 онд Америкийн татварын албад түүнийг 6.3 сая долларын өртөө гэж мэдгдсэн байгаа. Ингээд 2010 онд үл хөдлөх хөрөнгө, цай, зарлал тэр байтугай машин, түүхэн идэвхжлийн зүйлсээ зарж өрөө дарсан. Түүний 15 үл хөдлөх хөрөнгө анх авсан үнийхээ бараг тал үнээр буцааж зарагдсан. 25 сая долларын үнэтэй Well Air Mansion гэх тансаг харшууд нь бас зарагдсан юм байна энэ донд. За нөгөө нэг түрүү яриадсан 150 мянган доллараар авсан комик номоо эргээд 2 сая доллараар зарж чадсан юм байна харин. Энэ нь өстой хамгийн ашигтай 8 болсон. Бусд нь бол тэгэл ерөөсө дандаа алдаг. 148 саяын юутай болчихж байгаа, алдагдaltaй болчихж байгаа. Гүү. 150 мянган доллараар аваад буцаагаад нэмээд 2 сая болгоод зарж чадсан байгаа. 150 мянган доллар шүү дээ. Тийм 150-аар аваад 2 сая болгоцсон. Энэ л хамгийн ашигтай ганц 8 байна. Бусд нь бол ерөөсө дандаа алдагдaltaй юм байна. Гэтэ 150 мянгаар авах хүн байхад 2 саяар авах хүн бас гарч ирдэг юм байна тий. Тэгэхээр бас үнэхээр л сайхан ном байж тээ тий. За 2011 оноос хойш банкны өрөө дарах гэж кино голохгүй тоглосон. Уг нь бол одоо Оскарын шагналтай ийз үргэлжлийн жүжигчин байж иж тэгэл би зэрэглэлийн болохгүй шалдар болдор одоо 30 гаруй кинонд маш хямд үнээр тоглож эхэлсэн. Ингэж нэг юм карьер нэргэж босч эхэлсэн гэдэг Тийм юм. байхаа. Яг ингээд нөгөө нэг хиний Николас Кейжийн тэр нэг яг дөнгөж Холливуудад мандчис үеийн кино үзэх айгүй гоё идэг байхгүй. Тэр сүүл рүүгээ нэг юм инээдмийн минивэдмийн кино тоглоод иж хаанцгаа болсон тий. Сайн хөөг яг юм л яваадсан. За кино тусгаас үгүй цаг тусгаас өмнө нэг хүнийг ял танилцуулаад тахя. Энэ бол Kenny West манай жигсаалтын 6 дугаарт орж ирж байгаа. Америкийн хипхоп хөгжмийн төлөөлөгч амжилтаараа тэр бомтны зиндаанд очсон юм хүн л дээ. За мөн хажуугаар нь бизнес сэтгэлгээ, урлаг, хувцас загвар за гих мэтчлийн ийм зүйлүүдээр амжилтанд хүрсэн хүн байдаг. За гэхдээ итгэх зан төлөөрөө бусдын анхаарлыг маш их татдаг. Тэгээ тэр нь айгүй шүүмжил дагуулдаг. Тийм тийм. За Kenny өөрийгөө Иесус гэж боддгоо. Тиймээс уран бүтээлдээ бурханлаг чих хандлага айгүйх тусгадаг. Тайзны шоуга дандаа л тийм диважин, газар, там гэсэн юм уран сэтгэлгээтэй тавилдаар дандаа юугаа идэж шоугаа идэг. Бурхан гэж утцсан л юм байна л да. Тэгээд Иесус нэг гэдэг юм нэртэй цомог гаргасан. Ерөөсөө энэ нь Иесус л гэсэн үг. Иесус гэд. За тэгсэн чинь Иесусыг яг нөгөө харуудын гудамжны хиллэг болгоод Иси гэж нэрлэдэг гинэ. Иси гэж дууддаг. Тэгээд Иесус гэдэг ийм цомог гаргасан байт юм лээ. Эхлээд Nike дараа нь Adidasтай хамтраад Иси гутлын брендийг бас гаргасан байна. За хувцсны загвар гаргадаг. Гэхдээ тэр нь ингээд аюулгүй итгээ сонин дүр төрхтэй өөрөө энийг одоо ирээдүйн чих хандлага бол угаасаа ийм гэж тодорхойлж тайлбарлаад байдаг. За Иси хувцсны шинэ загвар худалдаанд гарахад ингээд гадна талын сав баглаа бодол нь бүр зүгээр ингээд хогийн шуудаа шиг амар үзлийн юмд ирдэг гинэ. Тэгээд энийг өөрөө яг юу гэж тайлбарлал гэж амар үнэтэй авч байгаа өстэй ягаад сав баглаа бодол нь юм байгаа ингээд тэгэхээр ядуу хүмүүс зориулсан мэт харагдаж байгаа нь үнэтэй тасаг хувцс яг ингээд нөгөө юм юуны төвшөнд одоо өөрийнхөө нөгөө үзэл бодлын төвшөнд айгүйх сайн тайлбарлалт юм. Гаднаасаа ядуу харагдаж байгаа ч гэсэндээ наа чи дотроо бол амар үнэтэй тансаг хувцас байгаа гэж тайлбарладаг. Тий. Тэгээ үргэлж хар хувцас өмсдөг нэ. Тэнгүүт нь чи яагаад дандаа хар хувцас өмсөд идэв ингээд гэсэн чи би цагаан хувцас өмсдөг шүү дээ гэж хариулдаг нэ. Тэнгүүтээ маргааш нь дан цагаан хувцастай явчихдаг. Гих мэдчлэн тэгээ ер нь бол айгүй юм сонирхолтой л хүн юм байлээ. Олонний хил хамыг айгүйх юу яадаг шүүмжлэл айгүйх дагуулдаг. Тэгээд мөнгөтэй тэрний хайраар бас айгүй тэнэг үйлдэлүүдийг хийдэг. За жишээлбэл 2019 онд Sunday Service нэртэй ийм гүн сүнслэг сэтгэлгээтэй хөгжмийн номлол эхлүүлсэн. Тэгээд магтаал хөгжмийг хипхоптой хослуулсан талбайн ёслол хийдэг хүн гэж байгаа байхгүй. За энэ хүрээд дуусгал бол нэвтрүүлгийн маань өндөрлөх цаг болчихсон байна. За нэвтрүүлэгтээ уламжлалыг өдөр бүр алхам тутамдаа гэсэн үрэйтаагаар доктор Баатрин уушиг цэвэрлэх бэлтгэл хамтран ажилласан. За мөн эргэлдээ өрнгийн зээлийг өдөр бүр төлөхийн давуу тал гэсэн үрэйтаагаар меню босд хөрөмж хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээг өглөө сонсороо 15 цаг 10 минутаас элдв шипийн нэвтрүүлгээр эргээд уулзцгаая. Баярлалаа. Заяа. Баярлалаа.